байгаа тав гэдэг зарж байгаа маш их байна. Өнөөдрийн бидний хичээл зарчим багшаа 12 аймгийн бүх сургуулиудын сургалтын менежерүүд маань ирсэн байгаа. Бүгд эргэж хараад босоод багш нартаа мэдчихв. Багш ансаа тааж байна. За бүгдээр ансаа таахтаа юу бол яагаад гэдэг хэрэгтэй гэж ойлгосон. За хөргөчлөлтийн өөрийн байр суурьтай хөргөөрөө тэр хэлбэр төрстэй. Ууж идэхэд урамтай сайхан удаан буцахгүй идээд хөөрнө. Юу вэ? За өөр. Өөр болж нөө төгчээ. Зүйтэй. Юу вэ? Ус яагаад ус гэж бодсон? За яагаад ус гэж бодсон? Яагаад ингэ дүртэй болчихсон хөрөө? Бас хөрөө яагаад ингэ дүртэй болчихсон? Зөвчтэй хэлээч. Зөв. Яагаад тэгдээ хөрчдгийг? Энийг хараад. Ийсээ тэр ингэ үнэ шийдэр үзсэн тийм үү? За чи усман тэр ийм одоо янзаар яадаг байх нь уу? Өөрчлөлт байна тийм үү? За өнөөдөр хичээлийн сэдэв ус хэрхэн өөрчлөгддөг вэ? За ажлын хуудасны уг тал бүгдээрээ хашаа тавина. Өнөөдрийн бидний хичээлийн тэмдэглэлийн дэвтэрүүд ажлын хуудас болоод явж байгаа. За юу? За бүгдээр ус хэрхэн өөрчлөгддөг вэ? Нэрний хадаад дээрчи. За өнөөдрийн хичээлийн маань зорилго. За бүгд уншъя. За энэ зорилгын дор бүгдээрээ ийм асуултаар хичээл явуулна. Тэгэхээр бид нэр өнөөдөр бүгдээрээ багаараа ажиллана. За хүүхэд болгоны өмнө туршилт хийх хэрэглэхэн багас. За ажлын хуудас, цагаан самбар байгаа. За эдгээдтэй хоёр багшийнхаа зааварчилгааныхаа доор бүгдээрээ ажиллаж явах юм шүү дээ. Ойлгосноо? За ажлын хуудасны дээд баруун дээд үзэгт нь тоо тавьсан байгаа. За энэ тоо бол та нарын өнөөдрийн хичээлд оролцох илэрхийлэх таних тэмдэгч. За чи магадгүй 5 номертай хуудал дээр суусан бол чи 5 номероос сурах чадвар хичээлд орсон гэсэн үг ойлгосноо? Ойлгосон. За тэгвэл ирээд бүгдээр санийгаа хариулаад очив. Бус гэсэн тийм үү? За усны тухай хин юм бэ? Усны тухай хин юм гэж бус чи яадаг? За хин усны тухай өмнө хичээлүүдээр үтсэн бүгдээр. Усны тухай өмнө хичээлүүдээр үтсэн. Ус яадаг? За Ус гэдэг нь юу хатуу шингэн хийдэг гурван янзаар өөрчлөгдөв. Хатуу гэхээр мөс болж хөлддөг. Шингэн гэхээр одоо хайж шингэн төлөвлөгөө шилждэг. Дараа нь бие төлөв шилжихдээ одоо ус буцалгаа дээр нь өөр үсэж бие төлөв шилжин. Тэгэхээр ус гурван янзаар өөрчлөгдөж болдог. Асаа. Юу?
эхлээд за цагаа барьж чинь тийм ээ. За. Бусдад саад болохгүй ярихгүй шүү. Түнс огт ярихгүй биш үү? Биш. Тийм. За дараа нь Тэгтэн дараа ойлгож ажилдаж эрх зүйч орцох нэ. Үдээрээ тэгвэл яасан багш нь? Тусмаа, хатуу, шингэн, хийгсэн гол. За тэгвэл өмнөх хичээлээ бид нэр таас хэлсэн. За багш нь хүүхд албаны өмнө ажил уцсан. За ажлын хуцуудаа мангартаа авчих. За мангартаа аваад өмнөх хичээлээ сэргээ санаа. За тэгээд багш нь самбар Билеттэй 3 дасгал өгсөн заяа. За тэр 3 дасгалын хариу дугуйдаа ерөөсөө бид 1 минутын хугацаанд байгаа. 1 минутын хугацаа. 1 2 3 гэхэд зөв хариу өгөөд бид өмнөх хичээлээ сэргээн гэсэн үг. Зөв гэж 3 гэж заяа. За април авсан уу? Цаанаас авсан уу? Цаан самбар авсан уу? Авсан биз? Авсан уу? За тэгээд энийг асаад тэгээд үнээсээ бичих цаан самбар дээр цаан энийг бичих юм. За энийг асаад Юу харгал зүүж холбоо зөв хариу үргэлж. За 1 2 3 За үгүй. За энэ ямар гэсэн энэ юу гэсэн агуулгад гэсэн бэ? За хийхгүй. Энийг хичээлээ. За яагаад ийм бэ? Зөв. Өөр нэг асуу. Сайн. Усны жижиг эсгүүдийн байдаг ямар байдаг вэ? Зөв хайбар. За юу гэдэг? Ус. За, бид аялчих. За, 1 2 3 үргэлж. За. Том бичих яасан бэ? За. Хариулт юу гэ? За яагаад чи? За өөр. За си. За. Тийм шүү дээ тийм ээ. Заагур. Юу вэ? Хий. гэдэг юм шүү дээ тийм ээ. За 1 2 3. За хариулт дэдий. За яагаад? Одоо хүүхэд бодны багийн урт тал шилтэй ус ийм бүгдээр мөс байгаа. Зүгээр лүдий чаа хажуу талд шүү гэдэг хажуу талд байгаа. За ийм хоёр зүйл байна уу? За байгаа. За энэ хоёрын бүгдээр ялгаа баяр. Тэстэй талыг мэдхүү юм. Битгий яагаад вэ? За нэг мэтраа гэдэг. Битгий үрээд маа чи. Зүгштэй хэлээч. Эри. Ямар ялгаатай? Би чадахгүй юм. Ийм хоёр зүйл. За. Нэг нь дүрстэй нэг нь. Зүрхгүй шүү дээ. Зүрхтэй? Зүрхгүй тийм үү? Тэгвэл энэ мөс хоёр юу өнгөтэй юм болов уу? Өнгөхгүй юу? За тунгалаг. За тэгвэл багийн 1 номерын сурагч маань энэ шигтэй очих дэш үгүй даа. 1 номерын сурагч маань дээд цэцтэй үгүй. Энийг. За өргөе. За бусад хүүхдүүд нь усны цаатлаас цаана байгаа зүйлийг ажиглая. Харагдчихэв нь яаж харагдчихэв? Цаана байгаа зүйлийг харагдчихэв. Яаж харагдчихэв? Яаж харагдчихэв? Гол харагдчихэв сайн байх юм уу? За буулгая. За болгочих. За 2 номерын сурагч маань мөсөөд ирсэн. 2 номерын сурагч мөсөөд. За одоо бүгдээрээ мөсний маань энэ түрүү түүх шүү. Мөсний ингээд цаатлын жижиг ингээд харахад яаж харагдчихэв?
яаж харагдаж байна? Сайн өвстэй харьцуулахын тулд яаж харагдаж байна? Бүдэг харагдаж байна шүү дээ. Тийм байгаа. Бүдэг харагдаад. Тэгвэл хоёроо өнгөө мөрлөө нэг нь тод харагдаад нэг нь бүдэг харагдаад. Ямар учиртай юм бол? За яагаад вэ гэдгийг бүгдээрээ мөхөр багшийнхаа туршид тестийн дараагаар ярилцъя гэдэг үү? За ингээд мөхөр бичсэн. За багш нь болохоор та дээр туршилт явуулсан. Багш нь 3 туршилт явуулсан. За тэр туршилт авсан дээр та нар яг ажлын утсан дээрээ тэмдэглэл хүсэх хэрэгтэй байна. За тэмдэглэл хүсэх гэсэн маань болохоор ажлын утсанд хайж тэмдэглэл. За ингээд бид нар туршилтаа болоод багаар явуулсан. Тэгэхээр багийн хүн болсон яг уу? Маш сайн байна. Тэгэхээр бид нар өнөөдөр шинэ туршилт, шинэ хичээлийн туршилт хийж байгаа учраас үйл ажиллагааны төлөвлөгөөг багш нь ажлын хугацаанд өгчихсөн байна. За тэгэхээр бүгдээрээ үйл ажиллагааны төлөвлөгөөтэй үзүүлчихье. За уншчих бүгдээрээ. За нэгдүгээр нь за тэгвэл та бүхэн бүгдээрээ 8 дахь тийм ээ бүгдээрээ цагаан хамт байна. За тэгвэл 1 номертой хүүхдүүд 1-р үйл ажиллагаа хийх юм. 2 номертой хүүхдүүд 2-р үйл ажиллагаа хийх юм тийм үү? За тэгвэл бид нар 1-ээс 5 хүртэл 5 хүүхэд болон бүгд өөрсдөө оролцож байгаа юм. Тэгвэл 6 талыг яах юм? 6 талыг яах вэ? Бүх хүүхдүүд ажиллах юм. За тэгвэл би багшийн ихний туршилт. За багшийн ихний туршилт хийж байна. За 1-р үгтэй яаж гэсэн бэ? За багштайгаа хамтдаа шалгая. За багштай хамтдаа шалгахаар хэрэглэгчдүүдэд танилцуулъя. За энэ бол бидний туршилтаа ашиглах бэлтгүүр ахна. За бүгдээ хайрцагнаас нь гаргана. За бэлтгүүр юу? Нэг намтай өгөх маань бүрэн бүтэн байдлыг шалгах гэж байна. За энэ бол бидний туршилтны тор ахна. За тор. За энэ маань хэмжээс шилэн аяг хайрцагнаас бүсэрийн хэрэглэгчдүүдэд гаргана гэсэн үг. Нэг намтай өгөх. Нэг намтай өгөх. За энэ спирт дин. За энэ юу вэ? Шүлэц гахна. За энэ хата яг бүх хэрэглэгчдүүдэд бид нар бүрэн бүтэн байдлыг нь хараад гаргасан тийм үү? За за энэ үндсэн маань болохоор шинэ тийм үеигүүд бид нар туршилтаа таг болгож ашиглах юм байна. За ингээд хэрэглэгчдүүдэд шалгасан одоо тэгвэл бид нар хоосон саваа ширэг болгож тавьчих. За хоёр намрын хүүхдүүд юу юм бэ?
харахгүй шүү дээ. Чи юу харагдтыг? За багшны төсөлтийг баг хэлүүлсэн юм асууя. За хамгийн сүүлийн хүүхэд юу хийн гэж байна? Спиртний тэгэхээр бид нар хатаа холбоотой туршилт хийх гэдэг тийм үү? Тэгвэл бид нар юу хийж байгаа? Аюулгүй ажиллагааны хөрөнгөлт заах нь. Би өгнөд дөрөв юм байна. За яг спиртний яг хүүхдүүдээ гараараа барьж басгүй гар дээр байрлуулж чадахгүй байх нэ. За спиртний уухта үлээж болохгүй. Бид нэ зөвхөн тагаар нь унтраа. За спиртний юу юм бэ? Асааж болохгүй байх нэ. За энэ доосгоогтой хүүхдүүд юу хийх вүлээ? За спиртний яа маш боловсрол байна. Ингэж яагараа. Шүүнд нь айхтаа.
За бидний төсөлтөө ихээр үлдэх байдал ямар зүйл байдаг вэ? Тэгвэл нэрийг одоо тэмдэглэж бичиж шингэн байж шүү дээ. Үзэгдэл гэхээр өөрчлөгдөж байгаа зүйлийг хэлээд байгаа шүү дээ, тийм ээ? Яаж өөрчлөгдөж байгаа вэ? Бидний бүс байдал за туршилт нэгээр тэмдэглэж дууссан. Энд айгүй дөгцөн зогсож байна. За бидний туршилт нэг одоо нэгээр дуусчих. За туршилт 2. За туршилт 2. За аюулгүйч та нар түрүү юу хацууж харуулсан бэ? Уусаасан үсийг хацууж харуулсан. За тэгвэл тэр үсний багшийн туршилттай холбоотой. За та нарт өгсөн үс хэвээр ээ нөө? Яг анхны үсээр хэвээр ээ байна. За хайч зүгээр тийм үү? Тэгвэл одоо туршилт 2 дээр бид анхны төлөв байдал ямар байсан бэ? Бичээрэй. Бичин дэрийг бичин туршилт 2 дээр бичин. За дараа ямар төлөв байдал шилжсэн бэ? Шингэн биш. За дэрийг бичин таа. За тэгвэл хатуугаас шингэн болоо ямар үзэгдэл юм бэ гэдэг яах вэ? Дэрийг бичин өөртөө бичээд ихдээ бичээд тэмдэглэнэ. Тэгээ баримт тийм ээ. За тэр нь ямар үзэгдлийг температурын хэмжээ яаж үүсгэх вэ? За ерөнхийдөө тэмдэглээд дуусчих шүү тийм ээ. Туршилт 2 дээр тэмдэглээрэй. Хүмүүс заах юм байна. Ямар тэмдэглэх вэ? Дийг бичих байхгүй юу? Одоо ямар юм бэ? За тэгвэл одоо багшийн хамт туршилт 3. За багш тэгвэл танаас хэрэглэхгүй өгсөн үү? Үгүй. Тэгвэл яагаад багш туршилт 3 гэж яриад байгаа юм? Юу хэлэх гээд байгаа юм чанараа? Тэгэхээр багш танаас байгаа юм төлөвлөлт туршилт хэлэх гээд байгаа байхгүй юу? За бидний туршилтыг шингэнээс юу басна? За одоо тэгвэл буцаагаад яах вэ гэлээ? Уураас яах вэ? Шингэн. Үгүй тэр туршилтыг яаж хийв үү? За сайн байна. Тэгэхээр одоо бид туршилт нэгээ хаа яа.
хэмжээ та нар нэмэгдсэн үү багассан уу гэж ганц үг өгч өгөхгүй юу? Нэмэгдсэн үү багассан уу? Тэргээд нэмэгдсэн багассан. За тэгээ хамгийн сүүлийн асуулт бүгдээрээ хариулт бичээд дараа нь бүгдээрээ багаараа ярилцаад өгсөхгүй шүү. Тэгэхээр хамгийн сүүлийн асуулт бүгдээрээ хариулт бичээ. Таван номер үүсгэж гарсан юм. Цаад буюу бидний туршилтанд ашигласан шилдэг хэмжээ шилдэг аялгын дотор ямар өөрчлөлт гарсан бэ гэдгийг ярих. Ингэх нь. За багш нь 2 минутын хугацаа өгч. За тэгээ бүгдээрээ тэмдэглээд дуусгая тийм ээ. За 2 энэ доктор ямар халуун бид энэ тагийг авахд явах нь манай энэ тагийг өөрчлөлт гарсан шүү дээ. Тагийг ингээ авахд энэ тагийн эндээс агаад хурж шүү дээ. Тэгэхээр түрүүний хэр нэмэх юм байна.
дугаас та нар яах нь багаараа үйлдэлтэнд хүрнэ. За тэр дугaalтай ажлын хуудасныхаа оюуны зураг дээр бид нэгдсэн дугaalтай гаргана гэсэн үг. За туршилт нэгийг за 1-р баг 2-р баг туршилт нэгийг талаар багштай ярьж өгнө. За туршилт 2-ын талаар 3-р баг 4-р баг багштай ярьж өгнө гэсэн үү? За 5-6-р баг юу ярих вэ? Туршилт 3-ыг ярьж өгнө. За оюуны зураг дээр бид нэгдээ. Хайр одоо чи хурал хийчихсэн. Андисаастай бүхнийг ярихаас тэгэхээр өөрөөр хэлбэл шингэнийг хэмжиж за температурын хэмжээ яа. За туршилт буруу юу вэ? Бүлийн үзэгчийн талаар хэлээд оюуны зураг дээр тэмдэглэж хэлээ. За тэгэхээр өөрөөс юу болсон? Тэр маань ямар зүйл вэ? Хадаа нэг тэгвэл шингэн болоход температурын хэмжээ яаж вэ? Тэрийг бичиж. Тэгээд энийг дөрөвдүгээр багийн 2 8
За нэг номертой үг. За жижиг хэсгүүд нь ямар байдлаар байдаг вэ? Нэг номертой үг тайлбар дөрөв. За жижиг хэсгүүд нь. Хатуу зүйлсийн харин жижиг хэсгүүд нь ямар байдлаар байдаг? За багийн тустаараа. Энийг хэсэгтэй яг гэж юм байна. За тэгвэл жижиг хэсгийн зураг нь ямар ах юм? Маш энийг хэсэгтэй хоорондоо яах юм? Нэг буюу наацсан байх нь шүү дээ, тийм ээ? За энэ зөв. За тэгвэл дараагийн юм шүү дээ. За туршид хурыг гэсэн 5 баг. За 5 багийн 2 номертой багштай байна. За энэ шингээс шингэдүү шинжиг үзэгдэж биш тийм үү? За бидний туршид хураг гэх маань юунаас шинжиж байгаа те? Хий буюу уураас шинжиж байгаа тийм үү? Юу шинжиж байгаа? Шингэн шинжиж байгаа тийм үү? За тэгвэл энэ маань температурын хэмжээ яг те? Шинэ 2 номертой гэсэн 2 номертой. За температурын хэмжээ яаж үүсгэх вэ? Сайн бид нар энэ таган дээр хийжтэй тийм ээ. Температурын хэмжээ өөрсдөө. За энэ нь ямар үзэгдэж 6 дугаар багийн 3 дугаар үгэд хариулж байгаа шүү дээ. 3. Гараа 3. За энэ ямар үзэгдээ? Шингээс хийх байгаа энэ маань үзэгдэх маань болохоор юм. Конденсацтай буюу ямар үзэгдэх вэ? Шингээс үзэгдэх. За тэгвэл жижиг хэсгүүд нь ямар байдлаар за багштай харж жижиг хэсгүүд нь шингэний бидний шингэн болгоод байна. Нугас арай их замраг. Хийнээс арай их замраг. Сэрэг байх нэг юм эмх замраг болж биш сэрэг байх юм. За тэгвэл эдгээр туршилтаас амьдрал дайрах гэдэг жишээнүүд багштай энэ бүгдээ гараа үзэж байгаа. За хатуу төлөв байдал байдаг. Юу байх вэ? Мөслөө зөв бид нар амьдралдаа хэрэгэлдэг. Зайр гэж төгсдөөсөн тийм үү? Зайр мөг бай. За тэгвэл хий төлөв байдлаас шингэн төлөв байдал шинждэг юу вэ? Бид нар ингэж амьдрал дээр ингэж байгаль дээр ингэж бид нар ажиглаж болдог. Бороо штэ тийм ээ. Бороо яаж бий болт юм бэ? Бороо хатаа агаад гэдэг юу ах вэ? Үйл дадаа үүснээс за тэгвэл хий төлөв байдал шинждэг үзэг бид нар амьдралдаа юу аваа? Гэртээ ээж нар чи юу хийж өгөхөө босоо? Хаас хийж идэг. Тэгэхээр ямар үзэл явж идэг юм бэ? Өөр шүлгээс явж идэг байна. За. Бид нар их туршиж хийсэн. Ороо. Саба хайд дэвшиг үзүүл. Тэр очиж бичдэг хараад за хин юу өөрийнхөө туршдаг бодно шүү. Өөрийнхөө туршдаг бодоо. За хин юу айлтсан бэ гэдгээ багшийн чөлөөтэй хийж өгнө шүү. За тэгэхээр зөв бичиг үзэл тагтаас ахаад байна. За өөр танах зэрэг юм байна уу? За энэ зэрэг
хэрэгтэй, хамгийн зоригтой гэж. За яа. Завсчих. За яаж чаш зүгээр. За дэмжээдэг. За яа. Чи бичээд шүү дээ, сайн биш үү? Цаавар багшаараа гэдэг ахгүй уруудын гоо. Яг уу, за миний ок ярьчих. Юу хаснаа ярина. Чам. Зүг шүү дээ, зүг биш шүү дээ. Оо танаас яах вэ? За чи. За бас. Энэ ягаад өөрсдөө ярьж байна. За. Юу хаснаа тэгтээ ярьж байна. Тийш тэгээд өөрөө зоригтой яриач. Юу биш сайн байж сайн шүү. За тэгвэл одоо бүгдээрээ хараа. Баг багаас бүгд ярьсан гэж байна. Өөрөөсөө зоригтой ярина. Мэдж байгаа юм ярьдаг одоо шүү бүгдээрээ. За илүү сайн ярьлаа. За тэгвэл одоо бүгдээрээ хараа. Багш нь ерөнхийдөө нэг дүгнээ гэж та бүгд өөрсдөө дүгнэлтээ гаргачлаа шүү дээ. За одоо би таад зөвхөн эхлэлийн тавьж. За энэ бидний мэдэх Мөсний жижиг эсгүүд ямар байна? Тэгээд яри байна тийм ээ энэ хэсэгтэй. Жижиг эсгүүд хатсан байна. Хоорондоо нягт байна. За дараа нь яасан бэ тэр? За хатаач. Ямар төлөв рүү шилжвэ? Ямар эсгүүд? Жижиг эсгүүдийн зай. Яаж юм? Жижиг эсгүүд нь одоо энэ самгаар Зэрэг болж байна. Сэрэг болж үчи жаахан суулгач чинь. Тийм байгаа? Жаахан сэрэг болж үчи. Илүү халаа. Илүү халаагаад байна. Ямар шиг явж байна? Эмэр табраагүй. Тийм биш. За одоо эргээд яасан? Эргээд яасан? Энэ ямар шиг явж байгаа? Ураас чимрээ өгч штеп. Ийштэй конденсат гэж явуулж. За дахиад бид нэр илүү температурыг багасгасан. Тэгээд юу хинтэг Бид хичээлийн түгнээс гарсан уу энэ? Гарсан. За тэгвэл одоо бүгдээрээ жижиг эсгүүдийн дүр давс авах багштайгаас хамдаж тавьна. За баг болдны 5 номерын хүүхдүүд гараад. 5 номерын хүүхдүүд. За босод хүүхдүүд нь бүгдээрээ ширээнийхээ хажууд ингээд 2 болоо зогсоо. За 2 болоо за ингээд зогсоо. Ширээ авахгүй. За бүгдээрээ 2 болоо зогсоо. За чөе авах хэрэгтэй. Хатан доктор гэсэн. За бүгдээрээ нүдэний. За бүгдээрээ нүдэний. За бид нэр бацийн жижиг скут шүүхтүүдээ бид нар нүдэн. За манай энэ хайр гарчээ. Айг яваад бид нар за хэр газар очсон. Хэр газар очоод за маш хүнтрээд маш бүтэн болж. Та нар яаж вэ? Даарч гэнэ үү? Даарч маш ихээр даарч. Бид аягүй даарч. За дулаац яаж дулаацах вэ? За гадаасаа мод байхгүй наа, мод байхгүй байна. Тэгээ би яаж би бүр даарч. Тийш хийдий. За наад дулаац би гэж дулаац наад. Наш дулаац би араасаа даарах шүү. Наадаа багшаа. За наад. За бүгдээ одоо харъя. За бид нэр одоо ямар байцыг жижиг эсгүүд болсон бэ? Яасан бэ? Хонцэн ямар болсон бэ? Эмэг цэгцтэй болоод цай болсон биш үү? Тийм байгаа би дараад биш үү? Би дараад байхгүй юу? Та хөдөөд өгөхгүй хүсэхгүй үстэй. Тэгээ наадч. Наад. Яа. За жоо наагаа. Яа болоо? Өө бид нар хол тийш явчих уу? Халууцахгүй шүү дээ бид нэр. Жоо яасан? Болсон.
За жоохон орцсон шүү. За бас гар гарсан байж чи жоохон удаацгаа бид. За ямар төлөв чигдсэн бэ бидээс ахтугаас? Мотор яасан сая? Жижиг бүсгүүдийн маань хоолтой өмнөөс яасан? Сайтай болсон тийм ээ. Оо гинхэн нар гарчлаа. Оо ямар хатуу юм бэ? Яах вэ? Йоо чи цаашгаа ёо ямар хатуу юм бэ? Яасан жижиг бүсгүүд яасан бэ? Хаасан хатуу цаа зэштэй. Хатуу цаанаа очир би бинийг яаж вэ? Хатшээ хичээшнэ. Тийм байгаа. Сайн ямар үсэг явцсан? Оо жижиг бүсгүүдийн заа яасан? Мотор яада сайн. Нэмэгцээштэй сайн засвай. Ямар ажил орж иж байна? Нэмэгцээ. Оо тийм. Нэмэгцээ браво ийм зүйлээ тавьсан учраас додраад ирсэн. Хаалцтай. Зайтаа нэг юм. Мотор багсах болсон жижиг сүд яаж вэ? Яа. Жижиг сүд юм аа додраад хооронд зайд багсаад ирчээ. Тийм байгаа? Яг болж ирж байгаа. Чичсэн. За бидний өнөөдрийн хичээлийн зорилго юу вэ? Яагаад нэг тал нэг бүдэг харагдаад байгаа бэ гэдэг бид нар таамагласан тийм ээ. Дараа бид нар туршилтаа хийгээд яадаг. За бид нар туршилт хийхдээ туршилт 1 2 3 гэх 3 туршилт хийсэн тийм үү? Уушах, хайлах, конденсацлах, буюу шингэх үзэгдлүүдийн туршилтууд хийсэн. За энэсээ бид нар яасан. Оюуны зурглалаа мэдээлэлээ боловсруулсан тийм үү? За ингээд бид нар хичээлээ яасан. Сая багштайгаа хахаа бүгд хийсэн тийм үү? За бүгд өнөөдөр хичээлээ бид нар хэр сайн ойлгосон гэдгийг багш нь богино хоош хатаас аваад явах. За шатээ. За багш нь хүүхдүүдэд карт өгчихсөн байна. За энэ картанд байгаа тоо цаадын 1. За хариулт танад зөв гэж үзэх юм байна. Дээш нь харуул дээш. Би хариулт зөв гэж үзвэл би үсгийг дээш нь харуул. Си хариулт зөв гэж сигээ дээш нь харуул. За багш руугаа карта харуултаа явах. Хантай шуруугаараа дарж болохгүй гэх юм бол өшөхгүй гэсэн. За тэгэхээр багштай ингэж хариултаа явах. Бүгдээ ингэж харуултаа. За ус хатуу төлөвөөс шингэн төлөв шийдчихэд ямар үзэгдэл вэ? Яа хариултаа 3 тоолоод юу гэж үсэ? Хайдаа ууш хийлээ шингэх бийц хөлдөг гэж. За багш 3 тоолоо 1 2 3 хариултаа өгье. За энэ дөрөөр нахаа хариултаа өгөх гэсэн хүмүүсийн тоолоод энэ цэнгэр болоод байна. За багштай харуулаарай. Ашруу шууд тийш нөө шууд Багшаа уцруу ашруу шууд. за ингээд чиний тоо ингээд тоглосон бас карта авна. За ус хатуу төлөвөөс ийм төлөв шилжих ямар үзэгдээ? Хайла би өөрсдөө би шингэрэг ди өдөх шингэрэг төлөвөөс ийм төлөв шилжих. За багш наас 1 2 3 за хараа өгье. Би сүлдээ багштай хараа. Шингэн төлөвөөс
төлөөс хийн төлөв. За өгөр уншигдсан бодлоо. За дараагийн асуулт. Шингийн төлөөс хийн төлөв. За дараагийн асуулт. За би асуултуудаа мацаа ойлгож үзье. За дараагийн. За хатуу төлөвийн жижиг хэсгүүд нь ийм байна. Арбад нэг самраагүй бэнё. Синсир. За 1 2 3 за үгүй. Шинийн төлөвийн жижиг хэсгүүд нь аад нэг самраагүй бэнё. Синсир байна. Зүгээр хариултаа өгье л та. За хариултаа. Багш нь уншигтэй. За босно. За дараагийн асуулт орсон шүү. Асуултын асуулт. Сонсъё. За жижиг хэсгүүд замбраагүй болох нь сонсоо хөвчтэй. Жижиг хэсгүүд замбраагүй болох нь хөлдөг. Дээс зэрэг уус. За 1 2 3. За тэгвэл бид нар өнөөдөр хичээлээ ангиараа хэдэн удаа ойлгож авсан юм бэ? Хүүхэд босгүй хэдэн удаа хичээлээ ойлгож авсан юм бэ гэдгээ хамтдаа харъя. За бид нар өнөөдөр ангиараа хичээлээ болоод анги дундаа бол хэдэн удаа ойлгож авсан бэ? За бид нар ангиараа яасан бэ? 80 удаа ойлгож авсан байна. За хүүхэд бүрийн дүн яг байж харагдчих тийм үү? За тэгвэл энэ удаагийн байгаа хүүхдүүд яг хичээлээ давтах шаардлагатай. За тэгвэл бид нар өнөөдөр гарч ирдэг. За өнөөдөр бид нар дараа нь харъя. За маш харъя. За удаан болсон хүүхдүүд маань хичээлээ давтах шаардлагатай юм тийм үү? За бусад хүүхдүүд маань хичээлээ мэдээж баттах шаардлагатай тийм ээ? Гэртээ очиж хичээлээ давтах гэсэн. Тэгвэл багш нь одоо гэрээ даах өгөхөөд юм. За багш нь танаас гараад ирсэн ажлын хуудас маань танаар мэдээлэл хуудас болж байгаа. За энэ 3 дугаартай model яг нь мэдээлэл хуудас байна. За энэ мэдээлэл хуудасд өнөөдрийн бидний үзсэн бүх хичээлүүд байгаа. Шинэ хичээл байгаа, хичээлээ дүгнэлтэн маань байгаа, туршилт маань байгаа. Тэгэхээр энэ бүгдийг ашиглаад гэртээ очоод хөлтөөх, ууршуулах, шингэр буюу конденсатлах туршилтуудыг гэртээ хийгээд аав ээжтэй яг аав ээжтэй гэр бүлийнхэн даах хэрэгтэй. Яагаад ийм үзэгдэл яваад байгаа? Энэ бидний нүдэд харагдаж байгаа жижиг зүйлүүд яаж өөрчлөгдөж байгаа юм бэ гэдгийг тайлбарлаж өгнө шүү. За юу? За ингээд хичээлдээ идэвхтэй орсон хүмүүстээ баярлалаа.